Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ ээлжид хилцүүлгийн цаг эхлэж байна. Энэ удаагийнхаа хилцүүлгээр бид тэтгэвэр тойрсон асуудлаар хилцгээр зочтой урьсан байгаа. Эхнээс нь зочтой танилцуулъя. Миний баруун гар талаас нийгмийн даатгалын ерхий газрын дарга урт насан дараагийн өргөдөн ирсэн зочин бол Хүн амын хөгжил нийгмийн хамгаалтын сайд Эрдэнэ нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хорооны дарга Бацогт дараагийн зочин маань Хаан банкнаас төлөөлөж урьсан байгаа. Хаан банкны бизнес харилцааны газрын захирал Ариун Цэцэг дараагийн зочин маань Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Сүхбаатар нарыг студид урьж хилцүүлгээ эхлүүлэхээр боллоо. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд улсын хурлын түвшинд яригдж байгаад төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг одоо баталсан байгаа. Тэгэхээр энэ бодлогын баримт бичигт яг ямар чухал зүйл заалтууд орж хэрэгжиж эхэлсэн болоо. Эндээс салбарын яамнаас мэдээлэл эхлүүлье. Тэгээд төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг хэлэлцүүлж батлуулсан. За энэ бодлогын гол одоо үндсэн зорилго бол өнөөдөр тэтгэврийн шинжилгээний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох гол зорилготой энэ одоо бодлогыг бол босруулж улсын хурлаар хэлэлцүүлж батлуулсан. Тэтгэврийн шинжилгээний талаар баримтлах төрөөс баримтлах бодлогын хүрээнд бид нар гол хэд хэдэн одоо шинжилгээний асуудлуудыг бол оруулсан байгаа. Нэгдүгээр өнөөдөр өнөөгийн тэтгэврийн тогтолцоог шинжлэх олон одоо шатлалтай тэтгэврийн тогтолцоо руу шилжих одоогийн байгаа нэг шатлалтай тэтгэврийн тогтолцоо маань өнөөдрийн тэтгэвэр авч байгаа ахмадуудын маань амжиргааны наацхан хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тийм учраас за ингээд энэ одоо бодлоготой нийцүүлж энэ иргэд даатгалагч нийгэм даатгалын үйлчлэгийг илүү одоо хүртээмжтэй хөргөх тэтгэврийн шинжилгээний талаар тавьж байгаа зорилтуудыг үүшигтэй хэрэгжүүлэхийн зорилтын бэлтгэл ажлыг анхны ажлууд бол хийгдэж байна. Ингээд одоо яамны зүгээс бол энэ одоо хонд багтж энэ хууль тогтоомжийг шинжлэх асуудлын засгийн газар дөрвөн барина гэсэн юм төлөвтэй ажиллаж байгаа. Энэ одоо үйл ажиллагаанд манай нийгэм даатгалын салбарын удирдлага хамт олон одоо оролцож ажиллаж байна. Яг насны хувьд бол бас асуудлууд яригдсан. Тэр нь одоо тусгагдсан байдгийн болов тодруулах юм бол тэтгэврийн насыг одоо хойшлуулъя гэдэг энэ бодлогын бичиг баримт дээр. Тий, ойрын жилүүдэд одоо Монголын дээр тэтгэврийнхаа тогтолцоон дээр шинжилгээ хийх юм бол ямар бодлогоор ямар арга замаар хийх вэ гэдгийг тодорхой болгосон зүйл шүү дээ. Тэгэхээр историйн хязээ нэгэн цагт тэтгэврийн насны асуудлыг одоо цаашлуулах, наашлуулах асуудал бол иргэдчил таарна. Тэгэхээр энд бол бид улсын хурал дээр засгийн газар сөргөн барьсан төслөөр бол бас тодорхой асуудлуудыг хөндөж тавьсан. Одоо жишээлбэл тухайлбал 15 жилийн дараанаас эхлээд бид тэтгэврийн насыг бол тодорхой хэмжээнд цаашлуулахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Тэтгэврийн даатгалын сан чинь тэр үед бол ачаал нь бол айхтар их болох юмаа гэдэг ийм зүйл яригдчихсэн боловч нөгөө л улсын хурал дээр татаж өөрчлөлтөөр би бол улсын хурал дээр бол нэлээд мөлийлгээд гаргацсан гэж бодож байгаа. Ер нь бол үнэхээр одоо 15 жилийн дараа 20 жилийн дараа бид бол тэтгэврийн даатгалын сан бол нэлээд өндөр ачаалттай болно. Тэр үед бол бид нэр монголчуудын дундаж наслж өндөр болж байна. Тэгэхээр бол тэтгэврийн насыг бол тэр үед бол тодорхой хэмжээнд цаашлуулах тухай асуудал яригдчих таарна. Гэхдээ энэ бодлого дээрээ бид ямар байдлаар оолсон бэ гэхээр ерөөсөө тухайн үед судал шийдвэрлэл гэсэн ийм л өгүүлбэрээр оолсон байж байгаа. Хэрэгж холбоотой зөв нэмжлэхэд бол яг тэтгэврийн настай холбоотой янз бүрийн яриа гарсан л да. Жишээ нь одоо тэтгэврийн насыг одоо эрэгтэй 65, эмэгтэй 60 болгох гэж байна гэдэг. Ийм асуудал бол огт яригдаагүй. Зөв ер нь бол тэтгэврийн насыг нэмэгдүүлэх боломж байгаа судалгаа дүгнэлтүүдийг гаргая гэдэг ийм одоо өгүүлбэр бол орсон нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь цаашдаа бол 2030 он гэхэд бол Монголд бол насжилтын хувь хэмжээ бол эрс өснө. Ер нь бол одоо бол нийт хүн амын нэг 10-11% л одоо тэтгэврийн насны иргэдийн маань эзлэх хувь байгаа шүү дээ. Тэгтэл одоо 2030 онд бол тэтгэврийн насны хүн амын одоо эзлэх хувь хэмжээ бол 15-16%. Ашиг цаашлах юм бол одоо 20% л дөхнө. Тэгээ энэ нь бол эргээд бол тэтгэврийн даатгалын сан дээр бол маш том ачаал өгөх юм тооцоол байгаа юм. Тэгэхээр энэтэй холбоотой насжилтын асуудал дээр бол бид нар одооноос судалгаа дүгнэлт хийж явах нь зайлшгүй. Тийм учраас энэ лүү судалгаа дүгнэлт хийнэ л гэсэн ийм л өгүүлбэр орсон. Тэрнээс биш одоо 2030 он хүртэл бол шууд хэлэхэд бол өнөөгийн тэтгэврийн насыг бол хөдлөх ямар нэгэн тийм бодлого бол байхгүй. Сүхбаатар гоогоос асууя. Яг бодлого шинжлэгдлээ. Ахмадуудад ямар одоо өөр өгөөчтэй зүйлүүд мэдрэгдэж байна? Яг амьдрал дээр та бүхний
тэтгэврийн шинжилгээний талаар үжил баримтлал бодлоготой бол манай ахмадууд танилцсан. Тэгэхээр ер нь одоо зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Бид тэтгэвртэй холбоотой асуудлаар хилцүүлэг хийе. Та бүхний өмнө ямар асуудал тулгамдж байна гэд тэтгэвэр авч байгаа ахмадуудаас тодруулсан. Тэд нэг л зүйлийг ярьж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулад өгөөч. Одоо өнөөдрийн байдлаар тэтгэвэр авж байгаа одоо ахмадуудын 80 орчим хувь банкнд зээлтэй байна гэд. Яг энэ арилжааны банкуд өндөр хүүгөд тавихгүй байх бас боломж байгаа гэж зарим хүмүүс яриад байгаа тийм ээ. Яг энэ зээлийн хүүг бууруулах чиглэлээр ер нь юм хийж болох уу? Ер нь цаашдаа буурах бололцоотой юу? Ер нь тэтгэврийн зээлийн хүүний асуудал бол маш хурцаар тавигдаж. Энэ өнөөдөр ахмадуудын мөн амжиргааны бас нэг том эрсдэл бол энэ дээр тогтож байна л да. Тэгэхээр ер нь бид нар бол цаашдаа энэ тэтгэврийн тогтолцоог олон шаталтай тогтолцоороо шилжүүлэх нэгдүгээр, хоёрдугаарт энэ тэтгэврийн зээлийн зохицуултыг эргэцэн зохицуулалтаар зохицуулах. Тэр одоо эргэцэн шинэ одоо зохицуултыг хийж өгөхгүй бол өнөөдөр банк яг одоо арилжааны банк бол угаасаа л өөрөө ашиг олох, ашигаараа одоо зарлага орлогомоо балансчлуулж ингэж явдаг ийм л одоо байгууллага шүү дээ тийм. Тэгэхээр арилжааны банкыг чи одоо ашиг орлогоо багасгах тийм ээ. Тэтгэвэр огчдод юм уу одоо шинэ зээлдүүлэгчд чи илүү давуу тал олгох гэж шаардах нэг талаасаа боломжгүй. Чи өөрөө угаасаа банкны тухай хуулиараа одоо үйл ажиллагаа зохицуулж явах юм одоо зохицуулттай юм байгууллага. Хоёрдугаар тэгвэл банкны үйл ажиллагаанд ямар нэгэн хөндлөнгийн нөлөө одоо оролцоо байхыг бол хориглодог. Ийм учраас банкны одоо доктортой үйл ажиллагаа хангах үүднээс бол бид нар оролцох нэг боломж бол байхгүй. За гуравдугаар тэгвэл өнөөдөр арилжааны банкудтай энэ одоо ахмадууд маань энэ тэтгэврийн зээлийн одоо гэрээ хийж байгаа асуудал бол цэвэр тухайн одоо зээлдэгч буюу ахмад өөрөө одоо арилжааны банктай бие даасан гэрээ байгуулж байгаа. Энд бол манай одоо салбарын зүгээс ямар нэг оролцоо байхгүй. Тэгэхээр оролцоо байхгүй учраас бид нар энд зохицуулт хийх ямар ч боломжгүй байна. Тэгэхээр өнөөдөр жишээ нь одоо юу гэдэг эргэцэн зохицуултын хүрээнд бид нар ажлын хэсэг гаргасан. Ингээд манай нийгэм бодлогоос шинжилгээний байнгын хорооноос ажлын хэсэг гараад ингээд энэ одоо тал дээр судалгаа хийгээд ажиллаад явж байна. За энэ одоо тэтгэврийн зээлийн одоо харилцааг одоо хууль эргэцэн зохицуулалтаар зохицуулж болох уугүй юу гэдэг дээр судалгаа хийж байна. Одоо байгууллагад бас нэлээд хугацаа өнгөрчлөө нэлээд ажлууд хийгдсэн бахаа гэж бодож байна. За хоёрдугаар тэгвэл ерөн зүгээр бидний өнөөдрийн нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал бол харьцангуй эерэг ийм үзүүлэлт рүү явж эхэлсэн. Өнөөдөр бол үндсэндээ бол эдийн засгийн хямрал бол одоо юу бол төгсгөлийнхээ шатанд байна л гэж харж байгаа. Ягаад гэвэл өнөөдөр одоо гадаад худалдааны одоо алдагдал тийм ээ төсвийн тэнцэлгээд бүх юм эерэг үзүүлэлтээр гарч эхэллээ. Дээр нь одоо үндсэндээ инфляц маань 14% байсан бол өнөөдөр 3.4% болтлоо буурлаа. Энэ бүх одоо үзүүлэлтүүд бол өнөөдөр Монгол банк болон арилжааны банкудад тодорхой эерэг одоо тийм бодлого барих боломжийг бол олгоно гэж харж байгаа. За оны эхэнд бол бид нар өнөөдөр Монгол банктай ярилцаад бас судалгааны төвшөнд ажиллаж байна. За Монгол банк мөн одоо улсын их хурлын холбогдох манай байнгын хороод хамтраад ажиллаад ер нь энэ одоо эх оны их гэхэд бид нар одоо тэтгэврийн зээлийн хүүг одоо тодорхой одоо хамгийн багадаа одоо 2-4% одоо буулгах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Энэ чиглэл рүү одоо ажилланаа. Тэгээд зээлийн хүү бол ямар ч байсан эх оны эхний улиралд бол тодорхой хуваар буулгах ажлыг бол бид нар одоо арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна. Тэгээд сайдын яриаг үргэлжлүүлээд ярихад бол анх энэ одоо улсын хурлын зарим гишүүд бас санаачлаад ч юм уу ер нь тэтгэврийн зээлийг хөг бууруулъя гэдэг ийм уур амьсгалыг Монгол орнд даяар бий болгочлаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлан сонсоод нийгмийн даатгалын үндэсний зөвлөл та нар банкудтай харьцдаг юм байна. Арилжааны банкудтай яриад тэтгэврийн зээлийг хөг бууруулах тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах болцоо байна судлаад иргээд явуулсан. Үнэхээр судалж үзээд за бид улсын их хурл дээр ямар нэгэн шийдвэр гаргаад энэ зээлийг хөг бууруулах юм болцоо нэгдүгээр даалгаа. За хоёрдугаар тэтгэврийн зээлийн одоо эргэцэн орчин бүрдүүлэх одоо зайлшгүй шаардлага байна гэж. Үнэхээр одоо тэтгэвэр авагчид маань амьдралын шаардлагаар бол тэтгэврээ барьцаалаад жилээр нь 2 жилээр нь ингээд тэтгэвэр авчаад яг тэтгэвэр авж байгаа тэр ахмадууд маань сар болгон гар дээр мөнгө байдгүй. Тэтгэврийнхаа барааг харалгүй олон жил болж байгаа он удаан жил байж байгаа ийм юмнууд байгаад байна л. Тэгэхээр энэ нь бол
хэдийгээр тухайн үед амьдрал дээр хэрэгтэй болоод зээл авсан боловч тухайн ахмадуудын амьдрал дээр бол асар том эрсдэл бий болж байгаа. Тэгэхээр тэтгэврийн эрх зүйн орчныг бий болгох хүрээнд байнгын орон дээр ажлын хэсэг байгуулад за хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтайгаа хамтраад ажиллаж байна. Тэгэхээр энэ хүрээндээ бол бид нэр ахмадууд тэтгэврээ тодорхой хувийг барьцаалаад зээл авч болно. Тодорхой хувь нь ахмадуудын гар дээр сар болгоо ирж яхаар ийм зүйлийг одоо хуульчиж өгөхөөр шийдэж байгаа. За энэ хүрээнд сая энэ эдийн засгийн одоо төрийн мөнгөний бодлоготой холбоотой Монгол банкны гаргаж байгаа судалгаа энэ бүх юм дээр манай засгийн газар манай ажиллаад бас энэ зээлийн хүүг, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр бас ажиллаж байгаа юмнууд байгаа. Тэгээ ер нь бол бид нэр энэ хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож энэ асуудлыг нь яри судалж шийдвэрлэе гэдэг ийм зүйлийг зориод ингээд явж байгаа. Тэгэхээр бол сая сайдын хэлж байгаагаар бол энэ эх оны одоо эхний үйлрэлд бол бас тэтгэврийн зээлийн хүү бол тодорхой хэмжээнд буух энэ одоо боломж болцоо бол эдийн засгийнхаа энэ үзүүлэлтүүдээр нэгдээд өгчлөө гэдэг ийм зүйлийг ярьж штэ. Тэгэхээр энэ тал дээр бол үргэлжлүүлээд бас ажиллах шаардлага байна л гэж харж байгаа. Улсын дарга асууя. Тэгэхээр өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгө төрийн сан, арилжааны банкуд, засгийн газрын бонд худалдан авахд зориулагдаж байгаа тийм. Эндээс арилжааны банкудад яг ямар банкнд хэдэн хувийн хүүтэй энэ мөнгө байршиж байна вэ? За нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж оруулах нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулах, за байршуулах бүх үйл ажиллагааг хуульчилж одоо наривчлан тогтоосон байгаа. За таны ярьж байгаа энэ одоо арилжааны банкуд харилцах хадгаламж хэлбэрээр байршуулах, за засгийн газрын үнд цаа судалж авах ийм одоо зөвлөлтөөр ашиглахаар хуульчилсан байгаа. За мөн нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зорилт тусаар зарцуулах, сан хооронд захиран зарцуулах өөр санд одоо нэгтгэх нь бол бас хуулиар бол хориглосон юм зүйл байна. Тэгээд 2002 онд засгийн газар бас энэ нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчиж нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төрийн санд байршуулсан юм үйлдэл хийсэн. Ингээд одоо 14 жилийн хугацаанд бол засгийн газар бол энэ одоо зөрчлөл арилгасангүй нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн 40 орчим хувийг бол энэ төрийн санд байршуулж үнгүйдүүлж үн цэнгүй ийм байр байдалтай хүүгүй ийм байр байдалтай байж. Тэгэхээр үлдэж байгаа нэг 60 орчим хувийг бол одоо энэ харилцах хадгаламж хэлбэрээр байршуулад ингээд явж байна. За ингээд энэ одоо хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх асуудал бол эргээд энэ нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын сангаас төр төхөөрөмж авж байгаа хүмүүсийн төр төхөөрөмжийг нэмэгдүүлэх их үүсэр болж байгаа. Ингээд 12 онд энэ одоо хүүгийн орлого 24 тэрбум төгрөг, 14 онд 48 тэрбум. За ингээд 13 онд 48, 14, 64 тэрбум төгрөг ийм орлогыг бол энэ арилжааны банкнд байршуулснараа бид энэ хүүгийн орлогыг нэмэгдүүлж чадсан. Ер нь бол цаашдаа бол энэ бид нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын ерөнхий газраас барьж байгаа бол энэ бүх арилжааны банкуд тэгш боломж олгоно. Тэгш өрсөлдөөний зарчмын одоо энэ үйл ажиллагаа явуулна гэдэг ийм бодлого барьж ирсэн. За ингээд энэ одоо өнгөрсөн хугацаанд бид нар бүх арилжааны банкудаа нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг хүүг нэг түвшинд болгосон 5.5%. За харилцах хадгаламжийн хөг мөн одоо Монгол банкны бодлогын хөөтэй уялдуулж мөн тэр хэмжээнд ингэж барьж ирсэн. Ингээ бүх банкудаар адилхан нөхцлөөр 10 орчим банктай бол нийгмийн даатгалын байгууллага гэрээтэй нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн хэмжээг тавьж олох, нийгмийн даатгалын сангийн чөлөөт төлөвлөлт төрөнгийг байршуулах, за нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөх энэ үйл ажиллагааг бол эрхлээ явж байна. Яг хөө зарим нэг улсууд ингээд энэ мөнгө хөрөнгө санхүүгийн үйл ажиллагаа гэдэг чинь тасралтгүй явдаг юм үйл ажиллагаа. Нэг тухайн цаг үеийн үзүүлэлтээр тасалбар болгож аваад за нэг хангалтаар их байгуулчлаа, энэ дээр нь байгуулчлаа гэдэг ийм зүйл ярьж хардаж сэрдэх юм тохиолдол бол элбэг байдаг. Гэтэл энэ санхүүгийн үйл ажиллагаа бол тасралтгүй явдаг учраас бол өнөөдрийн байдлаар гэдэг юм уу тодорхой цаг хугацаагаар тасалбар авна гэхээс аль нэг дээр нь давуу байдал болгоцсон, хэн нэгэнд нь одоо илүү нөхцөл болгоцсон юм зүйл байхгүй. Энэ чиглэлээр арилжааны банкуудтай бид нар тэгш оролцоо хангаад ажиллаж явж байгаа гэж ойлгож байна. Ахмадууд одоо тэтгэврийн зээл аваад тэр нь одоо тэдний амьдралд ямар байдлаар одоо сөргөөр нөлөөлж байгаа. Ер нь энэ зээлийн хүүг бууруулах бол цаашдаа одоо амьдрал нь ямар хүнд байгаа бэ гэдэг талаар бол ахмадууд ярьсан байгаа. Тэгэхээр бүгдээрээ ахмадуудын одоо өгсөн ярилцлагыг үзээд хэлцүүлгээ өргөжлүүлье. Тэтгэврийн зээлтэй юу? Зээлтэй. Ер нь одоо эн чинь бид нар чинь тэтгэвэр авах чинь өөрсдөө мөнгөд буцааж авч байгаа юм шүү дээ. Харин ч банкуд чи энүүгээр тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийгээд банкуд л ашигтай ажиллаад байгаа. Гэтэл одоо бядан тогтоон ингэж өөрөө юм ин өөрт нь хүүтэй өгдөг ер нь буруу юм байхгүй юу? Өндөрөө барахгүй юм байна. Чи хөөгөөч юм болох юм байгаа шүү дээ. Зээл гэдэг. Тэтгэврийн одоо зээл бүтэн жилээр авцсан. 300 гаруй мянган төгрөг. Тэр их өндөр ш 1.8 билүү хувь нь их авдаг шүү дээ.
Үнэхээр зээлийн тэр хүн их өндөр, ер нь өндөр насныг шүү дээ. Тэр одоо нийгэмд ажилласан манай Монгол залуу наснаасаа бид нар чинь ингээл одоо шин зүрхнээсээ ажилласан шүү дээ, тий. Тэгээ нийгмээ сайхан байлгахын тулд хойч ирээд өгөхөлөө. Тэгэхээр бидний энэ би ганцхан дулмаа багш биш, тий. Монголын бүх одоо өндөр настангууд бүгдийг одоо харж харгалзаж бас уян хатан тэр тэтгэврийн зээл авахгүй бол одоо энэ эдийн засгийн мэдхийц бас хүндхэн байх шиг байна. Тэгэхээр тэрийг нэ хүүг болгож хэрэгтэй. Тэтгэврийн зээлийн хүү өндөр байдаг нь үнэн л дээ. Бид ахмадууд одоо тэтгэвэр багтаа усууд нэг 3 сарын тэтгэвэр авлаа гэж үзэхэд тэрний чинь 10 хэдэн мянган төгрөгийг аваад явчихдаг юм. Бид нар чинь бас нэг 200 гаруй мянган төгрөгийн тэтгэвэртэй усууд байгаа шүү дээ. Тийм учраас тэтгэврийн зээлийн хүү бол маш өндөр байдаг өө. Миний ус бол 91 онд олон хүүхдэрийг тэтгэврт гарсан учраас миний хувьд бол ерөөсөө тэтгэвэр багаадаг. Тэгээд нэг хэдэн сарын зээл авахар зарны нөгөөх маань тэтгэврийнхаа хүүдэл ихэнх нь явдаг штэ. Тиймэрхүү л бай. Тэгээд тэтгэврийн зээлийг хүүгийг багасгаж өгвөл сайн л байна гэж хэлээ да. Иргэн төлөлтөд чинь бид нар одоо тэгэл нэг юу яацсан болохоор автоматар төлөлт явуулах зээл авсан болохоор тэр санаа оног тэг угаасаа ингэж банк бас зээл өгөх болохоор хэцүү л болчиход байгаа шүү дээ бидэрт. Зээлийн хүү бас нэлээд өндөр байгаа. Энэ тэтгэвэр авч байгаа хүмүүсийн чинь юу ялангуяа бага тэтгэвртэй ус бол жаахан авч байгаа шүү дээ, нэг 230 мянган төгрөг. Тэрнийга хэд хэдэн сараар олон сараар зээлчдэр нөөтгөхөд тэтгэвэр авч байгаа хөгжүүлэн чинь одоо бас авах юм багтдаг одоо янз бүр юм биш үү. Тэгээд тэн дээр одоо тэгэл нэлээд бас зээл төлчих нь тэгэл одоо авахаас арга байдгүй, амьдрал хэцүү юм л байгаа шүү дээ. Тэгэхээр Сүхбаатаргаа ер нь бол энэ ахмадууд яриад байгаа үнэн үү? Үнэхээр бодит байдал ингэтлээ актер одоо хүндэрсэн байна уу? Тэгэхээр ахмадуудын тэтгэврийн зээл бол ахмадууд өөрсдөө хүсэж авч байгаа. За арилжааны банк өөрсдийнхөө дүрм журмын дагуу тэр тогтоосон өгөөр өгч байгаа ийм л харилцаа л да. Тавиад байгаа асуудал нь бол нөгөө хамгийн бага нь 3 сараар тэгээд 6 сар тэгэл жилээр зарим нь одоо бүр 2 жилээр хүртэл авцсан байгаа шүү дээ. Тийм хүмүүс нөгөө сар болгон тэтгэврийн орлогоор амьдрэх хүмүүс чинь орлого тэтгэвэр байхгүй болохоор амьдрал нь хүндэрэл даалганы мөнгө байхгүй ойр зүрийн хэрэглээний юм байхгүй болохоор ч бохиндод ирж байгаа байхгүй. Тэгэл бодохоор энэ зээлийн хүүгнийг хөнгөлөд өгчвөл бидний амьдралд бас нэг дэм тус болох юм гэдэг талаас ингэж асуудал тавьж байгаа. Үнэхээр хүнд байдалтай байгаа. Ягаад гэвэл сар болгон тэтгэвргүй явахар ч ямар одоо олиг байхад. Тэгээд энэ Монголын хамтын холбоо өдөр төгсөн үйлдвэрээ хэлцээд одоо шудраг хүү хөдөлгөөн гэж улс төр өрнүүлээд бүх арилжааны банкудаа судалгаа аваад ингээд нэлийн ажилласал да. Тэгээд энэ төр засагт одоо энэ хүртсэн байгаа энэ үр дүнний шийдвэр гаргахад бол нэлийн төвөгтэй байдаг. За улсын хэмжээнд нэг тэр 240 гаруй хамт насны нэг 80 орчим хувь нь зээлтэй. За тэг нэг тэтгэвэр авагч бол энэ одоо зээл авцсан ийм байгаа. За тэгээд энэ маань бол хүүн бол одоо үлдэгдэл 350 сая төгрөгийн зээлийн тэтгэврийн зээлийн хүү үлдэгдэл байгаа юм. Уул дээрэл 219 тэрбум төгрөг зээлээр гарч байгаа шүү дээ. Тэгээд энэ бол одоо банкуд дээр бол нэлийн тийм одоо ачаалалтай ийм одоо үйл ажиллагаа. За зээл олголт бол маш уурхай явагддаг учраас хүмүүс авах их дуртай. Одоо байшин барилгын барьцаа хөрөнгө бүрдүүлэх юм байхгүй шууд тэтгэврийн дэвтрээ үзүүлээл тэгэл зээл авч байгаа учраас их зээл авч байгаа. За яг хэрэглэгээ бол үр хүүхдтэй авч яа янз бүрийн зориултаар авч байгаа. Яг одоо талах махныхаа төлөөж аваад байгаа юм биш. Тэгэхээр энийг одоо ямар ч байсан тэр хүүгийн одоо бууруулъя гэсэн асуудлууд арилжааны банкудаа нэг одоо хүмүүнлэг талаас хандаач гэсэн асуудал бид тавьсан юм а. Үнэхээр хүнд нөхцөлтэй байгаа. Хуулийнхаа дагуу ашиг олох та нар зорилготой ч гэсэн нэг зээлийн хөнгө 1-2% бууруулчаач гээд тэгээ банкуд хүлээж авдаггүй. За золжрол ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа туулж ажилласан. Тэгээ банкнуудынхаа хуулиар болохон дэр шууд арилжааны банкуудынхаа хүүг бууруулах шийдвэр Монгол банк гаргадаггүй. Ийм асуудал болчоод их хурл хүртэл явсан. Тэгээд энэ ажлын хэсгээр ярьж нэлээд одоо асуудлууд нааштай шийдэгдэх баг. Сая энэ зээлийн хүүгийн асуудал их хурлаар яриад үндсэндээ нийт арилжааны зээлийг 1-3% бууруулах боломж байна гэдээ хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ хүрээний дотор тэтгэврийн зээлийг сая сайд жилийн 1-2-3% бууруулах болцоо гарах байх гэж. Тэгэхээр энэ мэтээр анхны хөнгөлтийг хийж өгөөд ингээд явуул их зүйтэй байх гэж утсан. Сая нэг эдийн засгийн өөрчлөлт үзүүл хөнгөлтгээл энэ хууль гарлаа шүү дээ. Энэгээр бас нэлээд тавьшил да.
Энэ одоо эдийн засгийн чиглэлээр хөнгөлт үзүүлж байгаа юм бол энэ ахмадуудын зээлийн хүүгнийг удаа шилжүүлээд эргэсгүй болгооч гэж тавьж лээ ахмадууд тэгээ бодсноо хэлж шүү дээ амтд. Ямар ч байсан зээлийн хүү тойрсон асуудал төр засгийн хэмжээнд хүртэл явах хэмжээнд хүрсэн. Энэ бол даад хүндлэлийн үндэсний зөвлөл шийдэхгүй, яам шийдэхгүй, төрийн зохицуулалтын хүрээнд их хурл дээр нэг ярьж ээж аль аль талыг авч ээж шийдэх асуудал болчиход энэ ажлын хэсэг гарсанд нь ахмадууд баярлжлаа л дээ. Зээлийн хүүг бууруулах. Одоо тодорхой юм бол танай банкнд нийгмийн даатгалын сангаас яг хэдэн төгрөг хэдэн хувийн хүүтэй байршиж байна. Эргүүлээд та бүхэн ахмадуудад тэтгэврийн зээлээр хэдэн төгрөгийн хүүтэй олгож байна вэ? За хамаг бол одоо 1991 оноос эхлээд нийгмийн даатгалын байгууллагатай хамтраад энэ ажиллаад явж байна. Өнөө хүртэл нийт өнөөдрийн байдлаар 146 мянган иргэнд нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээг бол үзүүлж байгаа. Энэ хүмүүсийн маань яг уу тэтгэврийн зээлийн хувьд 60-аас 70% орчим нь бол тэтгэврийн зээлтэй байгаа. За тэтгэврийн зээлийн хүү бол 1.5% хүүтэй сарын явж байгаа. Тэгээд ер нь яг уу зээл талаасаа ярихаар Төрийн банк, хаан банкаар нийт тэтгэвэр авагчдын дийлэнх одоо 90 орчим хувь ч гэдэг юм уу зээлтэй байна гэл судалгаа яригадаад байдаг. Гэтэл энэ зээлийг банк болохоор өөрийн их усврээр дийлэнх хувийг олгож байгаа 90 гаруй хувийг. Эргээд энийг тэтгэврийг одоо үйлчлэгийг тавихад юу гэдэг тухайн үйл ажиллагааны одоо 3.6% нь үйл ажиллагааны зардалтай явж байна ч гэдэг юм уу. Эсвэл одоо хаан байсан тэр баян үлгийн улаан ус суманд ч гэдэг юм уу. Энд тэтгэврийн үйлчлэгийг хүргэж үзүүлж байгаа. Тэгэхээр энэ хооронд одоо тээврийн зардал, эргээд янз бүрийн зузаатгалын зардал, ажил боловсон хүчний зардал гээд энэ зардлуудаа шингээгээд аль болох тэтгэврийн зээлийн хүүг бол бага түвшинд бариад явж байгаа банкуудын хувьд. Бид бас энэ хамтын тэтгэвэр, малчтын тэтгэвэр гээд тэтгэвртэй холбоотой асуудлуудыг ярина. Гэхдээ нэг зүйлийг үзэгчид маш их сонирхож байна. Та бүхнийг хилцүүлэгт орно гэхээр заавал асуугаарай гэж загч байна. Тэр нь юу вэ гэхээр сүүлийн үед бол бас нэг дуйлан тариад байгаа тий. Нас орсон хүний нэр дээр тэтгэврийн зээл авсан байна гэдэг ийм асуудлыг яриад байгаа. Үүн дээр бас салбарын яам одоо холбогд халбан тушаалтнууд бол тайлбараа хэлсэн. Гэхдээ ийм асуудал бол ямар ч исэн тооны хувьд бол зөрүүтэй мэдээлэл байж болох ч нас барсан хүний нэр дээр зээл авсан ийм асуудал бол гарсан юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр энэ ахмадын холбооноос ямар одоо байр суурийг илэрхийлж байна. Та бүхэн бас ахмадуудыг төлөөлөд ажиллаж шүү дээ, тий. Ахмадууд ирж эмзэглэж байгаа, асууж байгаа даатгалын байгууллагын одоо үйл ажиллагаанд зарим талаар одоо итгэл алдарч байгаа ийм асуудлууд ахмадууд ирж ярьж байгаа, олон талаас ярьж байгаа. За энэ үйлчилгээний гол байгууллага нийгмийн даатгал бол тэгээ тэнд очиж үйлчлүүлэхтэй хүртэл одоо за миний хөгшнээс орчход миний одоо тэр тэтгэврийн одоо цааш нь өргөжлүүлээд ямар нэгэн хэлбэрээр ашиглах авах юм гарах нь гэсэн байдлаар хүртэл одоо хардж сэрдсэн ийм байдлаар ахмадууд бол хандж байгаа. Цагдаагийн байгууллагаас одоо шалгуулах зорилгоор ирүүлсэн гэх 14 мянгаар даатгуулагчийн нэргээд одоо файлаар ирүүлсэн. Тэрэн дээр одоо манай нийгмийн даатгалын одоо хяналтын байгууллага бүх хүн хүчээ тавиад ингээд одоо 10 гаруй хоног ажиллаад өчтөр одоо эцсийн байдлаар дүнгээ нэгтгэж байна. За одоогийн байдлаар бол зүгээр яг ингээд илэрчээд байгаа нөхцөл байдлыг аваад үзэх юм бол 2006 оноос хойш сүүлийн 10 жилд нийтдээ улсын хэмжээнд 123 мянга гаруй одоо хүн талигаач болсон байгаа. Энд нийтдээ 37 орчим тэрбум төгрөгийн одоо оршуулгын тэтгэмжийг бол тавьж болгосон юм дүнтэй байгаа. Тэгээд нөгөө одоо үйл мэдээлэлээр яриад байсан тэр 10 мянга гаруй одоо нас орсон хүний одоо тэтгэврийн даатгалын шийдтгэлд одоо 40 гаруй тэрбум төгрөг авч ишгэлсэн ч гэдэг юм уу. Энэ бол үнэхээр ханаас ч яаж тооцоод энэ бол одоо боломжгүй тоо нэгдүгээр. Хоёрдугаар тэгвэл би түрүү хэллээ шүү дээ 123 мянган нас орсон иргэний оршуулгын тэтгэмжид нийтдээ 37 тэрбум төгрөг олгожээ. Нэгдүгээр. Хоёрдугаар тэгвэл ер нь зүгээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд одоо шинэ 14 мянга гаруй тэтгэвэр авагч. Тэр нь 123 мянган хүний нийт тэтгэвэр авалтын одоо үйл явцад ангачны өчг баримт бүх юм дээр тулгуурлаад шалгалт хийгээд үзэхэд бол нэг 100 одоо 60 орчим зөрчил гарсан. За энэ нь бол тэр нөгөө
янз бүрийн шалтгаантай жишээ нь одоо аймаг дүүрэг хооронд шилжээд шилж төлөвлөгөөнөө шилжүүлээгүй хасалт хийлгүүч байд юм уу эсвэл тэр нь бол ойролцоогоор чинь 148 хүнтэй холбоотой 169 сая төгрөг байсан. Дээр нь сүүлд нэг 10 хэдэн сая гэдэг ингээд нийтээр 180 орчим сая төгрөгийн зөрчил байгаа юм. Гэхдээ тэр нь авч ашигласан гэхээсээ илүү жишээ нь арга гэр нь одоо хасалт хийлгүүгээс болоод банк одоо тэр шимтгэлээ хураагаад автсан эсвэл одоо арга гэрийнх нь илүү бодуулаад автсан гэдэг янз бүрийн зөрчлүүд байгаа. Гэхдээ тэр нь тухайн ондоо зөрчил нь зөрчлөө арилгаад одоо ямар нэгэн нэг талдаа одоо хууль зөрчсөн үйлдэл байхгүй ийм одоо үйл ажиллагаа явагдаад ирсэн. За одоогийн өнөөдрийн байдлаар яг хамгийн эцсийн байдлаар аваад үзэх юм бол нэг 10 орчим 10 гаруй хүнтэй холбоотой нэг 30 гаруй сая төгрөгийн энэ зөрчилтэй юм одоо асуудал өнөөдөр байна. 10 гаруй хүн гэхдээ нас орсон. Яг нь нас орсон үнэтэй холбоотой. Гэтэл энэ нь нэг үрлэг би түрүү хэллээ шүү дээ. Энэ чинь нэг үрлэл одоо оршуулгын одоо тэтгэмж тэй холбоотой асуудал мөн одоо тэр тухайн үний нас орсон иргэнтэй холбоотой жишээ нь одоо тэтгэврийн зээлийн олголтон зогсоогүй ч гэдэг юм уу. Тэр тэтгэврийн нөгөө нас орсон үнийхээ хасалтыг илгүүгээс болоод мөн шилжилт хөдөлгөөн одоо жишээ нь аймаг хооронд ч гэдэг юм уу, дүүрэг аймаг хооронд ч гэдэг юм уу шилжилт хийхдээ шилжилт хөдөлгөөнөө одоо бүртгүүлээгүй тэмдэглээгүйгээс болоод тухайн үний талаар мэдээлэл байхгүй. Ер нь бол улсын бүртгэлийн газартай манайх одоо хамтын ажиллагаа бий болоод ингээд энэ одоо бол ямар нэгэн бүртгэл бол иргэнтэй холбоотой бүртгэл бол одоо сүүлд бол зөрчлөл гарахаа байсан. Тэгэхээр ийм ор үндэсгүй ийм одоо цуурхал бүхэлдэн салбарын үйл ажиллагааг одоо гутаас нийгэмд одоо үлдэх байдлыг бий болгосон ийм мэдээлэл гарсанд бол үнэхээр харамсалтай байгаа. Тэр Баян Улгийн аймагт бол асуудал гарсан шүү дээ, тийм ээ. Халамж үйлчилгээний газрын бас нас орсон хүмүүсийг шүүгээр шийдэгдсэн хэрэг шүү дээ. Тэр бол халамж үйлчилгээтэй холбоотой нийгмийн төсвөр байгууллагыг өөр би ойлгомжтой хэлэх гэдэг шүү дээ. Казахстанд маш олон мянган казак иргэн тухайн үед цагаач гарсантай холбоотойгоор маш олон одоо халамжтай холбоотой асуудлууд гарсан тухайн үед. Тухайн үед нь шалгалт ороод хууль хяналтын байгууллага шалгаад үзээд тухайн зөрчлийг газар дээр найрлуулад ингээ арга хэмжээ авсан. Тийм асуудлыг авцарч нийгмийн даатгалын байгууллага үйл ажиллагаатай хотох нь өөр зохимжгүй маа. Ерөн зөвөр өнөөдөр нэг манай хэвлэл мэдээллийн байгууллагын аливаа асуудлын үнэн мөнийг олж шалгасан, тогтоосон, нотлогдсон асуудлыг гаргаж олон нийтэд тавьж явах хэрэгтэй маа. Тэрнээс биш тэр чин тэгээ үздэй. Тэгэхээр эн чин ингэдэг үздэй гэдэг нэг тийм ховживын чанартай асуудлыг би битгий яриач. Ялангуяа өнөөдөр дөрвөн Сүхбаатаргаа хэллээ тэр энэ нийгмийн даатгалын байгууллага гэдэг чинь банкнаас баг эмзэг байгууллага. Энэ чинь итгэлцэл дээр тогтдог хүний ирээдүйд одоо учрах аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд хуримтлаа бий болгодог ийм байгууллага. Хоёрдугаар тэгвэл өнөөдөр нийгмийн даатгалын байгууллагын санхүү хөрөнгө мөнгөтэй би одоо нэг ярьсандаа зөв гүцгээд хэлчихье. Холбоотой асуудлыг дан ганц нийгмийн даатгалын байгууллага өөрөө шийдээд явдаг юм шиг, өөрөө трийг зарцуулаад явдаг юм шиг ойлгоод байна. Буруу. Энэ чинь өнөөдөр нийгмийн даатгалын сан хөмрөг, нийгмийн даатгалын одоо төсөв хөрөнгө бүх юм сангийн яамн дээр төрийн сан дээр байдаг юм аа. Өнөөдөр жишээ нь одоо юу гэдэг юм одоо төрийн альч байгууллага одоо хууль зүйн яамч байт юм уу эсвэл уул уурхай яамч байт юм уу өөрийнхөө төсөв батлагдсан хөрөнгө мөнгийг яг төсөв батлагдсны дагуу сангийн яамд хянуулаад тэгээд төрийн сангаар дамжуулж гүйлгээ одоо мөнгө авдагтай яг адилхан өнөөдөр нийгмийн даатгалын байгууллага ч гэсэн яг адилхан улсын төсвөөр батлагдсан хөрөнгө мөнгөө тийм ээ сангийн яамаар хянуулаад төрийн сангаар давхар хянуулаад ингээд тухайн орон нутгийн төрийн сангаар дамжуулж санхүүжилтээ авдаг юм аа. Тэс зүгээр нэг авдагтай мөнгөн дээр одоо уртнасан гараа суучдаг юм уу? Эсвэл би гарц суучгаа тэгэл одоо тэрэн дотроос дуртай үедээ базаж гаргаад цацаад байдаг мөнгө хаач байхгүй чинь бүх юм чинь хяналттай шалгалттай тийм ээ бүх юм тооцоотой тэгээд өнөөдөр Монголд хян шалгалтын байгууллага багтаагүй шүү дээ тийм. За би тэг ганцхан тооцолт нийлээ юу гэхээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлого одоо 10 баг 8-аас 10 дахин өссөн тийм ээ. Тэгтэл нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ажлын оронтой ерөөсөө л 12-3% л өссөн. Тэгээ ийм харьцуулахгүй нэг бол нэг хүний дундаж ажлын ачаал дунджаар 4-өөс 6 дахин өссөн ийм үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр ийм их ажил ачаал өөрөд явж байгаа
хүмүүсийг ийм зөв ус үйлдэлд холбоод нотлогдоогүй, шалгагдаагүй, тогтоогдоогүй асуудлаар хүнийг янз бүрийн байдлаар одоо ингэ зарлж, тунхаглаж тийм ээ гутаах нь бол өөрөө энэ бол одоо зүйд нийцэхгүй асуудал гэж би хэлмээр байна. Тангараг өргөссөн төрийн албан агчид ийм зүйл хийхгүй гэж та хамгаалж байна. Яг энэ мэдээллийг чинь өөрснөө тангараг өргөссөн төрийн албан агчид олон нийтэд мэдээлсэн шүү дээ. Тэгэхээр бид нэр цагдаагийнхаа байгууллагт итгээд энэ мэдээллийг цацж байгаа учраас энэ бас таны тайлбарууд дээр нэмээд хэлчихлээ. Тэгэхээр урт насны дараас ямар ч одоо нийгмийн даатгалын байцаагч хариуцлага хүлээгээгүй юм уу? Энэ мэдээлэл бол анханасаа цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээлэл шүү дээ, тий. Тэгэхээр яг би нийгмийн даатгалын байгууллагыг удирдах байгаа хүний хувьд бол энэ цагдаагийн байгууллага ажилтны энэ олон нийтэд ийм одоо зөв ус мэдээлэл их би анхаарч сонссон л доо. Тэгээ яг адилхан одоо засгийн газрын хэрэгжүүлж агентлагууд энэ л одоо Монголын хууль тогтоомжийг одоо хэрэгжүүлэх хэмжээг бүр хүлээсэн юм хүмүүс. Тийм учраас би одоо нэгдүгээрт тэр хүмүүсийг буруутгахаасаа илүү бид нар юу хийсэн бэ? Бидний ажил ямар байгаа гэдэг би эргэж харсан. Тэгэхээр бол бидний хувьд бол энэ нийгмийн даатгалын сангийн хөрөнгө буюу олон нийтийн хөлс хүчээр бүрдүүлсэн хөрөнгийг зорилт тусаар зарцуулах, хялтгүй зарцуулах ийм бүх болцоог нь одоо хязгаарласан, одоо зүйцэгтэй зарцуулах, хуулийн дагуу зарцуулах, удирдлагын байгууллагын арга хэмжээг бид нар авсан. Дотоодын ялчилгаалтыг бид нар тогтмолжуулсан. За ингээд яг мэдээж хэргийн санхүүгийн үйл ажиллагаа байгууллага хооронд байдаг санхүүгийн төлбөр зөрчлүүд, ажилтны хариуцлагагүй санаатай үйлдэлийн тоовол мэдээж хэрэг тийм зөрчлийн тоовол байдаг. Гэхдээ ийм одоо олон нийт гарсан шиг 10 хэдэн мянгаар хэмжигдэх, тэр дундаа одоо 40-50 тэрбумаар хэмжигдэх тийм төлбөр зөрчил гарах үндэ бол болцоо байхгүй. Өнөөдөр энэ сууж одоо Эрдэнэ сайд, Сүхбаатар дарга бид хэд энэ шинэ 20 жилийн тогтолцооны 15 жилийн бид гур энэ байгууллагыг удирдах ажилласан байхгүй шил. Ямар ч одоо мэрэгжлийн хүмүүс, энэ салбарын хүмүүсийг харахад бол ийм болцоо үндэ байхгүй. Тийм учраас бол би итгэлтэй байгаа. Тийм учраас энэ одоо цагдаагийн байгууллага адилхан засгийн газар хэрэгжүүлж агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Бас тийм төлбөр зөрчил байдаг гаргаад илрүүлээд ийм боломжийг хязгаарлах юм болцоо бол бид нар хүлээж авна. Гэхдээ энэ байгууллагыг удирдах хүмүүс бол ийм болцоо үндэ бол байхгүй. Ийм одоо төлбөрч манай ажилтнууд холбогдоод ийм ёс зүйтэй байна гэдэг ийм одоо болцооч байхгүй, ийм одоо бодит юм бол байхгүй. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байгааг бол харин өнөөдөр бид нар энэ тэтгэврийн шинжилгээ ойрын 20 жил 30 жил хийх, Монгол хүний нийгмийн хамгааллын баталгааг хангах, тэтгэврээ нэмэгдүүлэх, яаж энэ асуудал дээр нийгмийн өргөн зөвшөлт хийж энэ одоо урагшаа ахиж хөгжихөө гэдэг зүйл ярихын оронд өнөөдөр өнгөрсөн талигацартай ганц уралдаад 10 жилийн өмнөх зүйлийг баримт тотлохоо зүйлийг нийгэмд дэлгээд ингээ улмаар бол нийгэм даатгалын сангийн орлого бүрдүүлэх, төвтөмжийн хүүсээр тавихын ажилдаа саад хийгээд нийгэмдээ ийм гайхшил алмаар л бий болгоод явж байгаа бол одоо засгийн газрын байгууллагууд тэр дундаа энэ төрийн албанд тангарагч хууль номыг олон нийт таниулах гэж олон нийтийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа хүмүүсүүд бол бойжлохгүй зүйлээ гэж би ингэж бодож байна. Би хэдийгээр энэ өөрх ажлыг хамгаалж байгаа шиг боловч миний ард ажиллаж байгаа энэ итгэл үнэмшээр ажиллаж байгаа, цаг наргүй ажиллаж байгаа энэ олон мянган нийгэм даатгалын байцаагчдын ажлыг үнэн мөнөөр үнэлүүлэх, эднийг одоо бас аливаа хууль бус салдлага гүтгэлгэнд би орохоос бол хамгаалах юм үүрэгтэй. Тийм учраас би олон нийтийн эвлийн хэрэгсэл байгууллагад хандаж энэ олон нийтийн үнэн мэдээллийг хүргэчихлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тэгээ би юу гэж хэлэх гэж байна гэвэл одоо л бид нар ийм өнгөрсөнтэй зурдах юм уу, зөвхөн баримт нотлохоогүй зүйлтэй ажиллахаас илүү ирээдүйг харцгаа, өнөөдөр тулгамж байгаа тэтгэврийн асуудлыг, зээлийн асуудлуудыг тийм ээ илүү сайн болох асуудлаа бид нар одоо харж энэ ажлаа хийж байгаа хүмүүстээ урам дэм өгж илүү одоо шинэ нашлах сайн зүйлийн төлөө урагш явахын тулд бид нар ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ би зөвхөн нэг зүйлийг дахиад нэмж хэлэхэд бол өнөөдөр шинэ цагдаагийн байгууллага одоо өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын аль нэг хэн нэгэн одоо хүнд эрүү үүсгэж тийм яг юм одоо оршуулгын тэтгэмжтэй холбоотой асуудлаар ингээд одоо яг нотлогоо баримтаар тийм ээ ингээд асуудал үүсгэж шалгаж байгаа зүйл бол би өнөөдөр бол надад л мэдгдсэн зүйл байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар тэгвэл өнөөдөр яг хэдэн дөрөвний хохирол учирсан ичнээн одоо нас орсон иргэний хэдэн дөрөвний хохирлыг учруулчаад байгаа. Хэн авч ашиглачаад байгаа юм бэ гэдэг энэ асуудал бол өнөөдөр шалгагдаагүй, тогтоогдоогүй, нотлогдоогүй асуудал тийм. Тэгэхээр өнөөдөр одоо шүүхээр гин буруутан тогтоогддог бол хэнийг ч гин буруутаа тооцож үйл болно гэж. Өнөөдөр шалгагдаагүй, нотлогдоогүй асуудлаар мэдээлэл одоо нийгэмд цацж байгаа нь өөрөө энэ манай хуулийн байгууллагуудын хувьд бол маш том алдаа. Одоо зүгээр юу гэдгийг хэлмэдүүлэлтийн он жилүүдэд бол жишээ нь нийгмийн сэтгэл зүг ингэж урьдчилж бэлдэж байгаа л тэгээд хэлмэдүүлэлт явуулдаг байсан. Яг тэр арга барилаар одоо өнөөдөр аливаа асуудалд хандж болохгүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр яг тэрэн шиг нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудыг ямар ч гэмт үйлдэл хийгээг багт нь хийсэн мэтээр нийгэм зарлж байгаа нь бол өөрөө энэ бол маш буруу үйлдэл. Би бол өнөөдөр энийг ямар нэгэн улс төрийн зорилготой ч гэдэг юм ямар хин нэгэн хүний одоо
санаа зорилготой үйлдэл гэхээсээ илүү би энэ бол одоо юу гэдэг мэдээллийн гэдэг юм үйл ажиллагааны алдаа л гэж харж байгаа. Тий. Тэгж харж जैन тэр тийм байгаасаа гэж би бас хүсэж байна тий. Хаамагнаас энэ асуудлыг хоёр хүнээс асуух тий. Ер нь энэ нийгмийн даатгалын ажилтнуудтайгаа арилжааны банкны одоо эдийн засгч юм уу тий, тэлэрэн ч юм хувилдаад ийм одоо алдаа завхрал гаргах юм боломж байд юм уу? Та бүхэн яаж хяндаг юм бэ? За, банкны хувьд бол ийм асуудал гарах боломж байхгүй. Тэгээ ер нь бол одоо юу гэдгийг зөвхөн тэтгэвэр авагч нарт банк үйлчлэгээ үзүүлдэг бол байгууллага биш. Хувийнч бай, төрийнч бай, альч байгууллагын одоо цалин, санхүүтэй холбоотой өнөөдөр жишээлбэл иргэн бат тэдэнд өргөний цалин авна гэд тухайн банкн руу мэдээллийн тухайн байгууллага явуулна. Тэрний дагуу банк тэр гүйлгээг нь хийгээл явуулж байгаа. Нөгөө талаасаа одоо юу гэдгийг банкны ажилтны энүүнд хуульцсан оролцсон гэдэг асуудал яригадаад байгаа. Боловч альва банк бол өөрийн дотоод хяналтын газар гэж байдаг. Дотоод хяналтаараа одоо жилд хэдэн удаа ч гэдгийг тодорхой төлөвлөгөөний дагуу ажлынхаа графикийн дагуу шалгалтаа хийгээ явдаг. Тийм учраас ийм асуудал бол байх боломжгүй. Яг уу тухайн үед ямар нэг жижиг алдаа мэдээж дутагдал хүн л хийж байгаа хойно гарч болно доо, тийм ээ. Тэр тохиолдолд бол юу гэдгийг бид нар эргээд нас орсон иргэн байх юм бол тэрнийхээ мөнгийг тухайн үед нь нийгмийн даатгалынхаа саналуу төвлөрүүлээд буцаагаад улсыг хохирлгүй болгоод банк өөрийнхөө эрсдлийн сангаас хаагаал явдаг. Түүнээс одоо энэ хэвлэлээр яригадаад байгаа шиг арилжааны банкны ажилтнууд нийгмийн даатгалтай хувилдаад ийм асуудал үүсгэсэн юм бол байхгүй байгаа. Энэ асуудал дээр эсвэл цаашаа өөр асуудлууд өөр асуудлаараа ярив. Тэгээ энэгээр хангалттай ярьчлаа шүү дээ. Ер нь энэ байнгын орны төвшөнд өнөөдөр хурал хараа сууж байла. 2 чуурийн төсөл орж байна тий. 3 хамтын тэтгэвэр малчны явуул хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхийн тий. За. Тэгэхээр энэ тэтгэвэртэй холбоотой 2 хуулийн төслийг голчтой асууч. Нэгдэх нь одоо энэ хамтын тэтгэврийн тухай хууль ер нь нэлээд удаа яригдлаа. Улсын хурлаар энэ хугацаанд амжиж батлагдах болов. Ямар процессор бол ер нь 12 оноос хойш хэрэгжиж байгаа шүү дээ. Тий. Тэгээ улсын хурл өргөн баригдаад манай байнгын орон дээр ажлын хэсэг байгуулагдаад энийг чинь судлаад хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын газар энэ бүх улсуудаас саналаа аваад за одоо анхны хилцүүлгийг хийгээд ихтэй малчтын итгэврийн насыг наашлуулаа энэ хуультайгаа хамт хилцээ гэж ардын намын нөхцүүд маань барьцаалаа суучдаг. Нэг хуулийг нөгөө хуулиар барьцаалдаг ийм юмнаас болол ийм одоо хүлээлгэж байгаа. Бараг 2 жил орчим хүлээж шүү дээ. 2 жил 6 сар хүлээж байгаа. Тэгэхээр одоо бид өнөөдөр бол анхны хилцүүлгийг хийлээ. Тэгээ бас л нөгөө нөхдүүд маань хуралд орж ирээгүй. Тэгээ бид эрцээ үргээд анхны хилцүүлгийг хийгээд ингэж явж байгаа. За энэ хууль маань одоо энэ намрын жуулгунаар нэг багтаад гарчих юм бол энэ ахмадууд маань бас нэг хүсэн хүлээсэн хууль байгаа юм л та. Одоо насаараа хамт амьдарсан 2 хөгшин нэг нь хөөрхий дөрвөлээ торвогийн мөнгөсийг үзүүлэхэд үлдэж байгаа хөгшинд нь бол амьдралд нэрстэл үүсдэг. Цалин цуух нь одоо тэтгэвэр тэтгэмж нь одоо амьдралд нь хүрэлцэхгүй гэдэг. Тэгээд нөгөө бурхны оронд очисон хөгшнийх нь тэтгэврийн тодорхой хувийг нь өвлүүлж өгөх тухай ийм асуудал шүү дээ. Тэгээ энийг бол ахмадууд маш их дэмжиж байгаа. Та нарын энэ хуулийг чи ямар их удаан хүлээж байна. Зарим нь одоо хүлээж явах явцдаа одоо бурхны оронд очиж байна. Хурдан наатахаа батлахгүй одоо хилээч гэдэг ийм асуудал хүлээлт үүсгэсэн. Тийм учраас энийг бол энэ намрын чуулганаар бид яаралтай батлах хэрэгтэй. Харин ч бүр оройтж байгаа. Бид нар энэ 15 оныхоо төсвийн жилд хэрвээ баталж чадсан бол төсөв батлахаас өмнө баталж чадсан бол энийг харин 16 оны 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжиж явуучих нь болцсон байгаа байхгүй. Тэгвэл одоо бид төсөв нэгэнд баталцсны хойно хилцэж чинь гэдэг бол тэгэл одоо дараагийн төсвийн жилийг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрч байгаа. За дараагийн нэг хууль нь бол малчтын тэтгэврийн насыг наашлуулаа гэдэг нэг асуудал яриад байгаа шүү дээ. Тэгэхээр малчтын тэтгэврийн насыг шууд механикаар наашлуулах бололцоо алгаа. Бусдад ажил мэргэжилчин одоо барьцаад ороод ирнэ. За хүнийг ажил мэргэжлээр нь ялгуурлах бол үндсэн хууль зөрчнөө энэ төргээд олон янзын шалтгаан хэлээд улсын хурл дэмжихгүй байна. Тэгэхээр малчтын тэтгэврийн насыг механикаар наашлуулснаас зэргийн албаа агч, дэвсгчний албаа агч, цагдаагийнхаа онцгой байдлынхан гэдэг ч юм уу бид нар бас 1 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийн одоо 1.6 жил, 1.5 жилээр тооцож боддог ийм юунууд байгаа шүү дээ. Тэрүүнтэй адилхан малчныхыг бол бас жирийн бус хүнд нөхцөлтэй ажил хийж байна, цаг наргүй ажиллаж байна гэдэг утгаар нь бол 1 жилийг 1.2 жил болгож тооцож бод нэмэгдүүлж тооцох ийм одоо хуулийн төслийг өргөн барьсан. Энийг бол сая манай байнгын орон дээр дэмжигдсэн. Тэгээд энэ дараагийн 7 хоногт бас хилцэх хэсгийн шийдээд
ингээд явах юм бол тэтгэвртэй холбоотой хоёр ч хууль одоо ингээд бас батлагдаад явчих юм болцоо байгаа юм аа гэж ингэж бодож байна. Сайд нэмэх үү? Тэгэхээр хамтын тэтгэврийн тухай хуулийн гол зөвснөө өнөөдөр нийгэмд ялангуяа ахуйн насны одоо нийгмийн хамгааллын насны баталгааг бий болгох ийм л зорилготой л да. Тэгээ өнөөдөр ер нь зүгээр ингээд амьдрал дээр бод тендер дээр харж байхад бол одоо хамтран амьдарч байсан хоёр ах мод ингээд хин нэг нь одоо цагийн ирэхээр одоо бурхан болоход үлдэж байгаа хүнд бол маш олон эрсдэл бий болдог. Нэгдүгээр сэтгэл зүйн хувьд бол маш том эрсдэлд ордог тийм ээ. Насаараа хамт амьдарсан ажлаа алдна гэдэг бол тийм амар зүйл биш. Хоёрдугаарт эдийн засгийн хувьд маш том эрсдэл үүрдэг. Нэг бол хоёр хүний тэтгэврийн нийлбэрээр амьдарч байсан айл тэр хин нэг нь бурхан боллоо гэхэд хэрэглээ ерөөсө багасдаггүй. Тэр байрандаа л амьдарч байгаа шүү дээ. Тэр төлдөг гэрэл цагтхан дулаанаар төлнө хэрэгэлдэг юм адилхан одоо нэг заах нэг хүний одоо хэрэглээ жоохон багаслаа гэхэд нэг шалтгаан буудаг. Гэтэл орлого нь хамгийн багадаа л 50% буурдаг тийм ээ. Зарим тохиолдолд бол одоо жишээ нь өндөр орлого, өндөр тэтгэвртэй байсан одоо хань жил нас орох юм бол үлдэж байгаа одоо хүнд бол бүр 60-70% орлого нь буурдаг. Ингэснээрээ нөгөө нийгмийн хамгааллын баталгаа нь алдагддаг. Тэгээд одоо янз бүрийн тэтгэврийн зээл авдаг юм уу, эсвэл одоо байгааны тогтчлоо зардаг юм уу тийм ээ. Иннээс болоод амжиргааны одоо эрсдэлд ордог ийм асуудал үүсдэг юм аа. Тэгээд тийм учраас энийг одоо ахын насны нийгмийн баталгааг нэгдүгээр хамгаалах, хоёрдугаар тухайн ахын насны одоо насаараа бий болгож өөрөө бий болгосон хуримтлал шүү дээ. Тэр одоо тэр нэрийн насанд байгаа мөнгө гэдэг бол тэгэхээр тэр мөнгийг хэдийгээр өвлүүлэхгүй маа гэхэд ядаж тэгвэл тэр одоо үлдэж байгаа гэр бүлийн хүнд тодорхой тэр амьдрах хугацаанд нь одоо авч зарцуулах хэрэглэх тэр одоо хууль өгсөн боломжийг олгоё л гэж энэ хуулийг санаачилсан. Тэгээд энэ хууль маань батлагдах юм бол одоо өнөөдрийн тэтгэвэр тэтгэмж авч байгаа одоо 300 мянган ахмадууд маань энэ бол маш том одоо нийгмийн хамгааллын баталгаа болж очих юм аа гэдэг л ийм л зорилгоор. Хоёрдугаар тэр малчны тэтгэвэр дээр бол жишээ нь одоо дэлхийн нийтээр өнөөдөр дундаж насталт нэмэгдэж байна. Одоо өнөөдөр монголчууд эрэгтэйчүүд дундаж насталт 67, эмэгтэйчүүд 71 хүрчлээ. Тэгээд нийлбэр дундаж насталт ингээд 69 одоо удахгүй 70 хүрнэ тийм ээ. Тэгэхээр энэ насжилт ингээд нэмэгдээд тэгээд одоо насжилтын хувь хэмжээ бас аяа өсөж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм цаг үед одоо дэлхийн нийтээр бид энэ тэтгэврийн насыг нэмэгдүүлэх энэ одоо бодлого барьж явж байгаа ийм цаг үед бид нар харин эсрэгээр нь тэтгэврийн насыг одоо багасгах тухай ярина гэдэг бол энэ бол одоо бас зүй тогтлын эсрэг явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрнийхээ оронд харин өнөөдөр одоо малчин одоо тухайн малчны одоо тэр ажил хөдөлмөрийн нөхцөлийг харгалзаад ажилласан жилийн нэмэгдүүлэн тооцох нь илүү үр дүнтэй юм аа. Нэгүрэл 1 жил ажилласан бол 1.2 жилээр тооцдог. Жилд 2 сарыг нэмэгдүүл тооцож шүү дээ. Тэгэхээр чинь 10 жил ажиллалаа гэхэд 12 жил ажилласнаа тооцно, 20 жил ажиллавал 24 жил ажилласнаа тооцно. Тэр хэмжээгээр тухайн хүнд тогтоогдох өндөр насны тэтгэврийн хувь хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Хэрвээ энэ хоёр хууль батлагдах юм бол нийгмийн даатгалын санд ямар хэмжээний ачаал ирэх вэ? Нийгмийн даатгалын санд яг бид нар тооцсон. Энэ бол тооцоогоос тооцож байгаа асуудал. Өнөөдөр жишээ нь одоо юу гэдэг ингээд ахын насны хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсанаар бид нар эргээд одоо нөхөн тооцох хугацааг 5 жилээр тооцох юм бол нэг өөр, 3 жилээр тооцоход бас нэг өөр, 1 жилээр тооцоход бас нэг өөр хувь гарч ирж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар тухайн хувийг одоо засгийн газар тухайн үед тогтоохоос бас одоо гарах зардлын хувь хэмжээ бас шалтгаална. Тэгээд бидний тооцож байгаа бол жишээ нь одоо 5 жилээр тооцоод тэгээд одоо бүрэн тэтгэврийн одоо 20-с доош хувиар одоо тооцно гэж үзэх юм бол жилдээ нэг 10 гаруй төгрөг нээж шаардлагатай. Хамтын тэтгэвэр дээр тийм. Хамтын тэтгэвэр дээр. Малчных дээр бол яг одоо бид нар өнөөдрийн нэмэгдүүлсэн тооцоо судалгаагаар бас л одоо нэг 10 гаруй төгрөг нээж шаардлагатай гэсэн тооцоо судалгаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийгмийн даатгалын одоо цоошин тогтолцоог бүрдүүлээд бид нар засгийн газар ажиллагч даатгалагчид оролцоод дэмжлэгтэйгээр улсынхаа төсвийн 4.1-тэй тэмцэх хэмжээний ийм орлого бүрдүүлээд ийм зарлага санхүүжилтийн эдгийм чадварыг бид нар бүрдүүлчихлээ шүү дээ. Ирээдүйн 20 жил бид нар өмнөх 20 жилээс өмнө улс орны нийгмийн эдийн засаг бүхэл боломжийг сайжирсан. Манай хүмүүсийн ажил хөтөлбөрийн чадвар сайжирсан. Энэ бүх боломжуудаа нэмээд явах юм бол энэ одоо 20 жилд
тэтгэврийн шинжилгээний талаар тавьж байгаа дэвшүүлж байгаа зорилтуудаа бид амжилттай хэрэгжүүлж чадна. Тэр тундаа одоо Монгол үнийхээ нийгмийн баталгааг хангах хэмжээний нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлж чадна гэсэн итгэл оноотой байна. 12 оноос энэ ахмадуудын хүсэн хүлээж байгаа юм л дээ. Энэ тэнд ахмадууд энэ хамтын тэтгэврийг яач вэ гэдэг хүнд буюу одоо өрх гэрд нь орлого орж ирэх гэж байгаа учраас хүн чинь үгүй гэж хэлэхгүй шүү дээ. Хүсэн шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан нэг хурлаар одоо батлагдах төвшөнд нэг анхаарах юм байна. Энэ хүн хөлзөх хугацааг нь нарийн тогтоож өгөхгүй бол өөрөөр хэлбэл одоо 2 сарын өмнө, 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө байдаг юм уу нас орсон хүмүүс нөгөө хүчнийхээ орлогыг тодорхой тогтоосон хэмжээгээр аавна гэдэг. Тэгэхээр өнөөдөр нас орсон хожоод тэрний өмнө одоо нас орсон гөгсчүүл бүр амьдралд орцсон байгаа 70 80 руугаа явцсан. Тэрийг л одоо маш ухаалаг бодож зохицуулж өгөхгүй бол тэр ахмадуудын гомдол тасрахгүй шүү. Одоо энэ дөрвөн ахмадууд гэж норон суус өгсөн зарим нь одоо авч чадаагүй 3 жилийн өмнө өгсөн норон суус өгөхөөс өмнө одоо өгөөч гэж эрдэнэ сайдыг өдөнд ингээд зогсоод байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө нас орцсон хүний арга гэр гэдэг чинь заавал тэрийг авах гэж хөөцөлдөг. Тэрийг одоо хөвөлцөх хугацааг нь тэр хууль эрх зүйн орчин сайн зохицуулж өгөхгүй бол гомдор тасрахгүй хууль шүү. Ахмадууд бол үнэхээр энийг хүсэн хүлээж байгаа ийм л ойлгох юм. Өнөөдөр байнгаараа энийг шийдсэн л дээ. Бид нэр их хурлын чуулганараа хэлцүүлэхээр олцсон байна. Энэ нь буцааж хэрэглэх хугацааг нь ямар байх вэ гэхээр 12 оны 1 сарын 1-ээс эхлээд одоо өөрөөр хэлбэл 17 оны 1 сарын 1-ээс эхлэх хэрэгжинэ гэхдээ 5 жил ухрааж бодож байгаа. Хугацааг нөхөнд оцогдох хугацааг нь тавьж өгч байгаа. 5 жил. Энэ бол хангалттай хэмжээнд тавьж өгч байгаа хугацаа гэж бодож байгаа. За хэлцүүлгийн цаг маань өндөрлөгдөж байгаа учраас би асуугаагүй мөн энэ бид бол түрүүнд бас энэ нас орсон иргэдийн асуудлыг хүнддэг нь залуучууд энэ фэйсбુક, твиттер хуудасуудаар илэрхийлж байгаа нь бол бид ер нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөд яах юм бэ гэдэг ийм итгэл алдарсан байдалтай асуудал тандсан учраас бид бас энэ холбогд халбаны хүмүүсээс тайлбарыг авсан байгаа. Тэгэхээр би асуугаагүй мөн энэ тэтгэврийн даатгалын энэ системийг боловсронгуй сайжруулах чиглэлээр юу хийх ёстой юм бэ? Яаж сайжруулахаар ажиллаж байгаа юм бэ гэдгээ чочтмаа нэгэд эхнээсээ байр суурь илэрхийлээд явчих тэгэхөө. Хэлцүүлийн төгсгөлд. Төгсгөлд нь хэлэхэд бол яг өнөөдөр тэтгэврийн талаар тэтгэврийн шинжилгээний талаар төрөөсөнд бодлогот бас нэг чухал заалт орсон. Тэрний үг гэхээр суурь тэтгэврийн тогтолцоотой бол ёо гэдэг. Олон шаталтай тэтгэврийн тогтолцоонд дотроо суурь тэтгэврийн тогтолцоотой бол суурь тэтгэврийн одоо их үүсрийг одоо төсвийн одоо цэвэр ашиг тийм ээ. Төсвийн үлдэгдэл мөн одоо хүний хөгжлийн сан бусад одоо уулуургаас олж байгаа ашигаас бүрдүүлэх энэ зорилтыг бол тавьж байгаа. Энэ өнөөдөр өөрөө нэг бол Монгол орн маань бол цаашдаа дандаа алдагдaltaй байхгүй. Бид бол Монгол орны ирээдүйг бол өөдрөөр харж байгаа. Тэгэхээр суурь тэтгэврийн тогтолцоотой болох нь болно гэдэг нь өөрөө нэг бол тухайн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хувь хэмжээ тэгээ одоо ажилласан жилээс үл хамааран тэтгэврт гарсан бол тогтоосон нэг одоо хэмжээний суурь тэтгэврийг одоо тэтгэвэр авагч болгонд чигэд олгодог тэр тогтолцоог бий болгож байгаа. Ер нь одоо 3 шаталтай тэтгэврийн тогтолцоо шилжээгээд байгаа шүү дээ. Нэгдүгээр суурь тэтгэврийн тогтолцоотой бай. Хоёрдугаар одоогийн одоо тогтоож байгаа тэтгэврийн тогтолцоог хадгалъя. Гуравт нь нэмэлт тэтгэврийн сантай болёо гэсэн. Ийм 3 шаталтай байх юм бол тэтгэвэр авагчдын маань одоо амжилгын наазах хэрэгцээг хангах төвшөнд одоо тэтгэврийн тогтолцоо бүрдэх юм а гэж харж байгаа. Тэгээ энэ лүүгээ тэтгэврийн одоо шинжилгээний бодлогын зорилтыг бол чиглүүлж байгаа гэдэг нь хэлмээр байна. Тэгээд дахиад хэлэхэд бол өнөөдөр Монгол орны төсвийн 4/1-ийг бүрдүүлэх хэмжээнд хүртэл энэ байгууллага өнөөдөр одоо өсөж тийм ээ бий болж одоо үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тэгээд одоо хүний бүхэл бүтэн нэгэн амьдралын турш даатгалыг хариуцдаг ийм томоохон үйлчлэг эрхэлдэг энэ байгууллага. Тийм учраас нийгмийн даатгал бол таны одоо амьдралын ирээдүйн гол баталгаа шүү гэдэг бас бинд зориулцохож хэлмээр байна. За энэ 12 оны улсын хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан улсын хурлын засгийн газрын бүр эрхийн хугацаанд бол манай нийгэм даатгалын салбарын томоохон шинжилгүүд бол одоо эрх зүйн актууд бол одоо батлагдаж олон түмэнд үр шимээ өгсөнийг би хэлье гэж бодож байна. Альсан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохдох хуулийг хөнгөсөн одоо хугацаанд бид хэрэгжүүллээ. За энэ одоо хуулийг хэрэгжүүлэхээр 580 мянга орчим иргэнийхээ одоо альсан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцлоо. За ингэснээр бол нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч 13.3 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр шилжиж авах боллоо. Эдгээр иргэдийн тэтгэвэр 64% орчмоор нэмэгдсэн. За нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа
74 мянган орчим хүний тэтгэвэр дунджаар 13%-аар нэмэгдсэн. За энэ одоо хуулийн хүрээнд бол нэг 90 мянган орчим иргэдийн одоо тэтгэвэр нийгмийн халамжуул нийгэм дадлан сангаас тэтгэвэр авч ирсэн хүмүүсийн хувьд бодитын өсөлтүүд бий боллоо. За саяхан энэ эдийн засгийн хэлтүүд байдлыг дэмжих тухай хуулийг бас баталж мөрдүүлэхээр боллоо. За энэ одоо хуулийн хүрээнд бол энэ нийгэм даатгалын шимтгэлээ тооцсон цалиулсан, нууж байсан, нийгэм даатгалд хамрагдаг байсан маш олон аж ахуйнчид даатгуулагчдыг бол нийгэм даатгалд хамруулахын болцоог бол хангаж өглөө. Ингэснээр бол эдгээр хүмүүс алдагдсан боломжоо эргэж олж авч энэ нийгэм даатгалд даатгуулсан ирээдүйд нийгмийн хамгаалалын баталгааг хангахын болцоогоор төрөөс бол олголоо. За энэ бол одоо өнөөдөр шимтгэл төлж байгаа сая 50 мянган хүнд хамаатай ийм зүйл үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянган орчим аж ахуйн нэгжид бол хамаатай зүйл. За энэ хуулийн одоо хуулийг хэрэгжүүлж ил тод эдийн засгийн ил тод байхын үйл ажиллагаанд хамрагч чадах юм бол бид ирээдүйн хүмүүсийн нийгэм баталгааг хангахад бол их хэхэн хой нэмэр оруулна. За бид нар нэг жилдээ нэг 5 сая орчим даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангийн сүм жүжиглэгээ бид нар санхүүжүүлж байгаа. Тэгэхээр энэ одоо оны 1-р сард их хурлаас бол эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинжилсэн найруулгыг баталж мөрдүүлээд ингээд 7-р сарын сэргийж явж байна. За энэ хуулийн хүрээнд бол энэ одоо иргэдийн карбонаас гарч байсан, төлбөр төлж байсан, эрүүл мэндэнд тохиолж байсан маш олон эрсдлүүд тэр дунд өндөр өртөгтэй сүм жүжиглэгнүүдийг бол эрүүл мэндийн даатгалын сангаас одоо эрсдлийн хаваас төлбөрийг одоо барагдуулахар боллоо. За энэ бүхэн бол энэ одоо манай нийгэм даатгалд даатгуулж байгаа олон мянган хүмүүсийн одоо амьдрал ахуйд бодит үр шимээ өгсөн, орон гертэн, өрхтөн орлон нэмэгдсэн, зовлонгийн одоо хуваалцсан юм үйл ажиллагаа боллоо. За ингээд сая төрийн сэтгэрийн шинжилгээний талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталж мөрдүүлэхээр ингээд шийдвэрлэлээ. Энэ бол одоо ирээдүйн нийгмийн хамгааллын баталгааг хангах чиглэсэн засгийн газрыг үүргэжүүлсэн, ажил олгогчдыг үүргэжүүлсэн, Монголын төр засаг өөрөө үүргүүлсэн ийм одоо эрх зүйн бичиг баримт болсон. За энэ дагуу бол хоёул эрх зүйн шинжилгүүд хийгдэж байна. Тэгээ таны ярьж байгаа энэ олон нийтийн өнөөдрийн бас мэдээллийн хэрэгслээр явж олон нийт эргэлзээ төрж байгаа нийгмийн даатгалд одоо даатгал бол хөрөнгө мөнгө нь үргэлжлэх юм а гэдэг энэ мэдээллийг бас та ингэж хөндөж олон нийтэд энэ асуудлын өн зүй хүргэж чад би талархаж байна. Тэгэхээр бол энэ нийгмийн даатгалын байгуул үйл ажиллагаа 20 жилийн хугацаанд энэ нийгмийн даатгалын сангийн хөрөнгөнд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн аудитын байгууллага, мэрэгжлийн хяналтын байгууллага, салбарын яам, засгийн газар, замнатуудын хяналт бүгд л энэ одоо ажилласан. Тэгээ энэ өнгөрсөн 20 жилийн хугацаанд нэг удаач нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зөв усаар зарцуулсан одоо сүйтгэсэн охиросон зүйл байхгүй нэ гэдэг энэ мэрэгжлийн байгууллагын төвлөлтүүд гарч ирсэн. Тийм учраас бол би нэгдүгээрт бол энэ төр засгийн өмнө үүргүүлээд хуулийг хэрэгжүүлээд олон түмэнд үнэн бодиттой мэдээлэл өгөх гээд ажиллаж байгаа энэ хүмүүсийн 20 жилийн хөдөлмөрийг би үнэн бодиттой гэдэгтэй би санал нэгдэж байна. А өөрөө энэ байгууллагын удирдах гал тогоонд нь тийм ээ чанагдаж ажиллаж байгаа хүний хувьд бол энэ ийм үйл ажиллагаа ийм боломж хязгаарч байхгүй. Тийм учраас бол цаг зуурын ахар шахар зүйд хуурдаж энэ нийгмийн даатгалдаа итгэлээ алдаж ирээдүйн нийгмийн хамгааллынхаа баталгааг хангахын боломжтой залуучдыг би бүү алдаасаа гэж ингэж бодож байна. Тийм учраас харин ч илүү одоо энэ одоо хууль тогтоомжоор олгож байгаа төр засгаас олгож байгаа боломжийг ашиглаад ирээдүйн нийгмийн баталгаа хангахад өөрөөр эрүүл мэндийн эрсдлийг одоо хуваалцахад энэ нийгэм даатгалын байгууллагатай илүү ойр дотор ажилд нийгэм даатгалын үйлчлэгийг авах чиглэлээр бол манай энэ даатгуулагч олон нийт итгэлтэй байхыг би бас уриалж байна. Энэ үнэн мөттэй мэдээлэл бол цаг хугацааны уртад танигдана. Үнэхээр энэ цагдаагийн байгууллага тодорхой хугацааны дараа шалгаад хэдэн төрлийн хохирол учрахын хэдэн холбогдсон энийг бол олон нийтэд бол одоо зарлал байх гэж ингэж бодож байна. Дараад нь бол энэ хүмүүсийн итгэл алдарснаас нийгмийн даатгалын байгууллага төсвийн орлого бүрдүүлэх ямар нэгэн одоо хүндрэл бэрхшээл хохирол учрах юм бол энэ одоо асуудлын гаргаж тавьсан хүмүүстэй энэ одоо асуудлыг олон нийтэд татсан хүмүүстэй бол би тодорхой хэмжээнд байгууллага олон нийтийн эрхшээ өмнөс тодорхой асуудлыг ярина л гэсэн ийм бодолтой байна. Тэгээ өнөөдөр улсын хурал дээр төрөөс тэтгэврийн шинжилгээний талаар баримтлах бодлого батлагдсантай холбоотойгоор олон одоо хуулиуд орж иж байна л дээ. Ер нь бол манай байнгын орооны хилцэж байгаа хуулиуд нислүүд дээр ихэнх нь бол энэ хүн амын хөгжлийн нийгмийн хамгааллын салбарынхан хууль оруулж ирдэг. Тэгээ энэ тэтгэвртэй холбоотой олон хуулиудыг бол зөвхөн засгийн газар санаачлахаас илүү улсын их хурлын гишүүд бас хуурай санаачилж оруулж ирдэг л дээ. Тэгээ ийм одоо хуулийн олон одоо хилцүүлгүүд явж байгаа ийм үед бол бас энэ өнөөдрийн энэ хилцүүлгийг зохион байгуулж байгаа бол их үр дүнтэй цаг үе олсон ийм асуудал байна гэж ингэж үзэж байгаа юм. Тэгэхээр бол манай ард иргэд бол ард иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах тал дээр улсын их хурл засгийн газрын төвшөнд бол олон одоо зүйлийг санаачилж хийж байгаа. Энэ олон зүйл одоо хийж байгаа зүйл дээр бол бас олон дэвшилттэй ард иргэдийн маань нийгмийн баталгаан дээр олон одоо дэвшил гарсан ийм зүйлүүд гарч байгааг одоо бүх хүн одоо үүсэхгүй байгаа. Тийм учраас сүүлийн үед бол одоо улс төржилт
одоо манай улс төрчлөгэд ч одоо хэрэгс итэрч шүү дээ. Өөрөөр хэлбэл сонгоод өгөхдөө янз бүрийн байдлаар зохион байгуулалтаа гүтгэлэг тараадаг ийм одоо зохисгүй үйл гаргах нь бол энэ нийгмийн даатгалын сан за энэ нийгмийн даатгалын сандаа нийгмийн даатгалын байгууллагуудад итгэж ирсэн энэ ардуудны итгэлийг содруулах гэсэн бас нэг ёсны хорлон сэтгэх үйл ажиллагаатай ялгаагүй зүйлээ гэж ингэж харж байгаа. Тэгэхээр ийм байдлыг бол бид бол цаг тухайн үрдэнд засаж янзлж за буруутай хүнд нь бол хариуцлага тооцож явж явах ёстой л гэж ингэж бодож байна. За Сүхбаатар дарга. Тийм тэтгэврийн шинжилгээний хүрээнд тэгж байгаа асуудлуудын талаар сайд дарга нар ярьлаа. Тэгэхээр Монголын хамтын байгууллага бол энэ тэтгэврийн шинжилгээний хүрээнд төр олон давхар тэтгэврийн тогтолцоо бүрдүүлэх тэтгэврийн одоо харилцааг боловсронгуйлах асуудлыг бол үндсэнд нь дэмжиж байгаа юм а. Зүгээр энэ дашрамд хэлэхэд бол энэ одоо тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийн хоорондын зөрүү ялгааг арилгах, ялангуяа үнийн инфляцийн өсөлттэй уялдуулаад тэтгэврийн одоо дээр одоо нэмэлт компенсац өгөх асуудлыг засгийн газар нэг их хурл авч үзээч гэсэн юм ахмадуудын одоо гол санал байгаа юм. Яг 2 удаа 20 мянгаар нэмсэн л дээ. Одоо засаг одоо хөрөнгө мөнгөний чадамж муу байна. Одоо ч гэсэн одоо олигтой одоо нэмэгдээгөө гэсэн үг. Тэгэхээр яг зүгээр бидний хийсэн тооцоогоор бол нэг энэ сагсан дордог бүтээгдэхүүний өсөлтөөр аваад үзэхээр нэг хүнд нэг тэтгэвэр авагчдын одоо худалдан авах чадвар 50 мянга орчим төгрөгөөр буурсан байна гэсэн наад захын тооцоо шүү дээ. Тэгэхээр өөрөө юу илүү хөвгтөнд сард одоо 20 мянга биш. Одоо 50-аас дээш одоо компенсац тэтгэвэр дээр нөхөж олгоод нэгдүгээр асуудлын үнэ инфляциас энэ ахмадуудаа хамгаалж хийчихэ гэсэн нэг ийм асуудлыг тавьж байгаа. За хоёрдугаар ахмадууд юу хийж ийн хөвгтөн дээр 1990 оноос 2010 он хүртэл ялангуяа 2005 он хүртэл нөгөө хуучин баг байсан цалингаас тэтгэврээ тогтоолгосон хүмүүс. Энд нэг компенсац хийдэг тэр цалингийн итгэлцүүрийн нэг шинжил тогтоогоо тэр хүмүүс тэр нэг ахиж нэг авч үзээд тэтгэврийн зөрүүг нэг ахижны хараач гэсэн ийм асуудал тавьж байгаа. Жишээл одоо тэр үед нийслэлийн засаг дарга 44 мянган төгрөгийн цалинтай байсан байгаа шүү дээ. Тэгээд тэрнээсээ тогтоолохоор тэрийн нөгөө итгэл зүрээр өсгөхөөр одоогийн нийслэлийн засаг даргын цалинд хаанч хүрэхгүй л байгаа байхгүй юу. Тэгээд цэвэрлэгчтэй адилхан тэтгэвэр авч байгаа. Тэгэхээр энийг нэг эргэж авчиж үзээд нөгөө хөдөлмөрийн шимтгэл төлсөн хугацаа ажилласан жил нөгөө юмнаас хамааралтайгаар хүн чинь өндөр тэтгэвэр авах хэрэгтэй шүү дээ. Тэр зарчим нь аралдагдаад энэ саяны хэлсэнтэй жишээгээр доош нь авч үзэх юм бол бүх хүн нэг тогооны зарчмаар тэтгэврийн доод хэмжээг рүү бүгдээрээ явчаад тэгээд тэтгэврийн доод хэмжээг нэмэх асуудал ярихтын зэрэг нөгөө наад хөдөлмөрийн үнэлэмж нь гарч ирдгүү нөгөө инфляцид дарагдаад нөгөө итгэл зүйр нь өсөхгүй учраас нэг ийм асуудлууд гарч байгаа учраас энийг нэг мэрэгжлийн яам их хурл нэг авч үзээж яг төсөв хүндрэлтэй байна эдийн засаг хэцүү байгаа үед одоо тэтгэвэр нэмье гэж жагсаж гарах нь одоо хайш юм. Гэлээ гэхдээ одоо энийг нэг судалгаа тооцоодтой хийгээд тэд оноос ингэж нэмнэ ингэж зөрүүг нь арилгана гэж тэгээд энэ нөгөө саяны шинжилттэй холбоотой шүү дээ. Ялангуяа 95 оноос өмнө тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг улсын төсвөрийг бүгдийг аваад тэрэн дээр ийм мөнгө өгөх шаардлагатай төрөлсөг одоо ийм мөнгө гаргана. 95 оноос шимтгэлээрээ одоо харилцаагаар тэтгэвэр гарч байгаа хүмүүс бол ийм мөнгө авна гэдгийг ялгаж зааглаа. Тэгээд тогтолцоогоо цэвэрлэх ийм юмнуудаа хамтд нь хийж тэр инфляциас хамгаалж явахгүй бол энэ ахмадуудын жин бухимдаад байгаа юм тэр нэг үн юм өсчдөг. Тэгтэл нөгөө тодорхой авах чадвар нь буурчдаг. Энэний компенсацийг нэхэд байгаа асуудлыг бас сайд дарга нарыг анхаарч үзээч гэж энэ хэлхийг хүсэж байна. За бидний урилгыг хүлээн авч студид маань ирж үзэгч олонд мэдээлэл хүргэсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Эрхэм үзэгчдээ хилцүүлэг нэвтрүүлгийн хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.